Эмэгтэй сэрээд өөрийгөө хөвж яваа мөсөн дээр хэвтэж байгааг олж мэдэв. Эргэн тойронд нь хязгааргүй их далай мөсөн уусас цэлэж байлаа. Авраарай. Хүн байна уу? Хүйтэн салхи нэгэнтээ үлээж өнгөрөхөд түүний сэтгэл мөсөн ангалд унах шиг болов. Энд гар утас огт сүлжээгүй байлаа. Хөлс доорх мөсөн ч баг багаар хайлж байв. Эмэгтэй гүнзгий амьсгаа аваад энэ бол амьд үлдэх туйлын хүнд тэмцэх болохыг ойлгов. Түүний нэрийг Иси гэдэг. Тэр бол дэлхийд алдартай уран гулгалтын тамирчин. Энэ удаа тэр багийнхантайгаа Арктикийн мөсөн бүсэд ирсэн. Уг нь бэлтгэлд оролцох. Мөн туйлын орчинд амьдрах туршлага хийх зорилготой байв. Гэхдээ Иси дүүгийнхээ чандрыг нууцаар авчирсан байлаа. Тэр дүүгээ энэ хамгийн ариун мөсөн далайд нутаглуулахыг хүсжээ. Тэр өглөө их гişүрээ гулсуулсаар 2 км-ийн цаадах цавчим хаданд хурж ирэв. Дүүгийнхээ чандрыг цацгаар зэхэж байх мөчид хөлс доорх мөсөн давхарга гинэд зуурч хагарав. Түүнд тусламж дуудах завч гарсангүй. Ингээд тэр мөсөн далай руу унчихв. Иси сургаггүй болсон мэдээ удалгүй тархлаа. Гэвч цасан шуурга бүх мөрийг аль хэдийн дарсан байв. Аврах баг торон маршрутаар дахин хайлт хийсэн ч хурдан шилжин урсах мөсөн давхарга тэдний эрлийн хүрээг улам бүр тэлж байлаа. Мөн эсэг баазаас улам хол хөвүүлэн аваачж байв. Тэр сандарч твдэн авч явсан өргөвчөө ухлаа. Харамсалтай нь тусламж дуудах дохооны буужин байсангүй. Харин энэ том ууд самар түр зуур гэдэс цатгах боломжтой байв. Дулаан саванд үлдсэн цэвэр ус бараг дуусах шахжээ. Гар утас нь насаж болохч. Дэлгэцэнд аль хэдийн хагарч цуурсан байлаа. Дээрээс нь энэ туйлын бүсэд сүлжээ огт байхгүй. Иси аль болох амьд үлдэхээс өөр аргагүйг ойлгов. Тэгж байж лаврагчид өөрийг нь олох хүртэл тэсэн. Тэр тэмдэглэлийн дэвтрээсээ цаас урж аваад дурангийн синзээр нарны гэрлийг төвлөрүүлв. Удалгүй батсан цааснаас нарийн хөх утаа суунаглаж эхэллээ. Дараа нь үл мэдэг галын дүл асав. Иси нэг талаас дулаацангаа, нөгөө талаас аяны таганд хийсэн цасыг халааж байлаа. Хайсан цасны ус нь ирэх хэдэн өдөр түүний амьд үлдэх баталгаа болох байв. Бүтэн хагас сав дүүргэсний дараа Исигийн сэтгэл нилээд тайвширлаа. Харахад энэ амьд үлдэх аялал төсөөсөн шиг тийм ч хэцүү биш бололтой. Гэвч бодит байдал түүнд чангахан алгадав. Зузаан харуул тэнгэрийн хаяанаас бөөн бөөнөрөө хуралдан ирлээ. Иси даруй муу ёрын юм болсныг мэдэрлээ. Тэр гар хөлөө олохгүй твдэн авч явсан майхнаа босгов. Догшин салхи авраг давлгааг хуйлруулан цохиж ирэв. Иси унтлахын уутандаа нуугдан чичирч байлаа. Гэвч нимгэн давн байгалийн энэ догшин хүчийг огтхон ч хорж чадсангүй. Тун удалгүй нэг уранхаа гарчээ. Мөсөн хүйтэн салхи майхан дотор түрэн орж ирэв. Иси шүдээ 100 тисэж даавны уранхааг амь тавих мэд чанга дарлаа. Тэгэхдээ дүүгийнхээ чандрын хайрцгийг тэрвэрхэж мартсангүй. Энэ жижигхэн модон хайрцаг Исигийн энэ эзгүй мөсөн тал дахь сүүлчийн дурсамж байв. Бас цааш тисэж үлдэх бүх шалтгаан нь байлаа. Маргааш өглөө эрт аврах багийн нисгчээс мэдээ ирэв. Тэр торон бүсийг 2 удаа шалгасан ч амьдралын ямар ч шинж тэмдэг олсонгүй. Нисгчийн бодлоор өнгөрсөн шөнийн тэр цасан шуурга гадаа ил байсан ямар ч амьд биетийг устгахад хангалттай байжээ. Удирдлагын төв удаан хугацаанд чимээгүй болов. Эцэст нь эрлийг зогсоох тушаал гарлаа. Хөөхий Иси тэр мөчид мэдсэнгүй. Өөрийгөө аль хэдийн орхигдсныг тэр хуучирч урагдсан майхнаасаа мөлхөн гарч алсыг ширтв. Сүндэрлэн байсан мөсөн ус аль хэдийн ор мөргүй алга болжээ. Өчигдөр шөнийн цасан шуурга түүнийг үл мэдэгдэх тэнгис рүү түрэн аваачжээ. Исигийн царай тун муухай болов. Аврагдах найдвар нь улам бүр бүдгэрч байгааг тэр ойлгов. Аз болоход хөл доорх мөсөн тавцсан эсэг багч гэсэн тайвшруулв. Тэр эмнэлгийн цүнхээ нээв. Цасан шуурганд урагдсан майхнаа 100 утсаар нямбайлан нөхөв. Өөрөвчөнд үлдсэн хитгэн самрыг хараад эсэгийн толгойд нэг санаа гялс хийв. Тэр ойдлын зүгээр энгийн дэгээ хийлээ. Нэг самар сүүлээд далайн усанд хийв. Хитгэн самраар нэг загас авах нь яаж харсан ч ашигтай 8 байлаа. Эси сайхан найдвартай автан суух тэр мөчид мөсөн тавцангийн зах гинэд жаахан цуурч унав. Тэр үед л тэр ойлгов. Хөл доорх мөсөн хорогдох байр биш. Харин амьдралын хугацааг тоолж буй 9 цаг ажээ. Иси айдаст бүрэн автсан тэр агшинд майханд байсан утас нь гинэд чичирч эхлэв. Эмэгтэй өөрийн чихэндээ ч итгэж чадсангүй. Тэр ухасгийн очиж дуудлагыг авав. Утасны цаадах хэрэгтэй хоолой түнд сахиусан тэнгэрийн аялгау шиг сонсогдов. Та агааржуулагч худалдаж авахыг хүсэж байна уу? Сүүлийн үеийн хямдрал маш их байгаа шүү. Эсэгийн царай тэр дороо унжив. Залгсан хүн аврагч биш байлаа. Харин өөрийгөө хариг гэдэг агааржуулагчийн борлуулагч байв. Ийм үед түүнд хугацаатай хямдрал бодох сөхөө байсангүй. Тэр өөрийгөө гацчихсан гэдгээ шууд хэлв. Арктикийн мөсөн дээр хөлдөж өгөх гэж байна гэжээ. Борлуулагч хари бараг инээд алдах шахав. Тэр үүнийг зар сурталчилгааны дуудлагад хариу барьсан муу тоглоом гэж л боджээ. Уучлаарай гэж хэлээд ээлдэг атлаа хүйтнэр утсаа тасалчихв. Эси тэр даруй мэл гайхав. Тэр буцаад залгахыг хүсв. Гэвч утасны дэлгэц эвдэрсэн тул огт боломжгүй байлаа. Тэгээд сүлжээ тасалдаж залгацсаар байв. Борлуулагчийн дуудлага орж ирсэн нь аль хэдийн тэнгэрийн ундаг атгсан хэрэг байлаа. Эси мөсөн дээр суун бараг нуурч унах шахав. Арай гэж ирсэн найдвар нь ингэж замхарлаа. Тэр өөрөө дахин чадна эсгээ мэдсэнгүй. Дараагийн дуудлага дуугарахыг хүлээж амжих болов. Мэдхийн завдалгүй шүн нүмрэн ирэв. Ил гарч идэнгээ мөсөнд зоов. Анивчих гэрэл нь харанхуй шүн тун тод гялалцаж байлаа.
Гэвч уудан далайн дунд тавьж үзвэл тэр гэрэл дэндүү өчүүхэн ажээ. Далайн ёроолоос бүдэгхэн хагарах чимээ дамжин ирэв. Эси нойрноосоо аажуухан сэрлээ. Хөлс доорх мөсөн тавцсан улам бүр жижигэрч байв. Түүний хөдөлж болох зайч тасралтгүй шахагдан багсаж байлаа. Гарч идэнгийн цэнэг бараг дуусжээ. Харамсалтай нь Эсигийн хүлээсэн аврал ирсэнгүй. Гинэт алсаас усан онгоцны дохио сонсогдов. Тэр өөрийгөө буруу сонслоо гэж бодов. Яаран босоод дурангаа гаргалаа. Алсын далайн мандал дээр үнэхээр авраг усан онгоц гарч ирсэн байв. Ис хамаг хүчээрээ орилон тусламж дуудлаа. Нааша хараач. Гэвч зай хитрхи хол байв. Онгоцон дээр хүмүүс огт сонссонгүй. Тэр сандарсан ч ухаан сийж дурангийн сэнзийг салгав. Ойсон гэрлээр тэдний анхаарлыг татах гэж оролдов. Гэвч тэр авраг онгоц чиглэлээ огт өөрчилсөнгүй. Эси байрандаа зогсон цөхрөн орилов. Гэтэл хөл доорх мөсөнд гинэт хагарчхав. Тэр бүх биеэрээ мөс далайд унжээ. Яс нэвтлэх хүйтэн түүнийг нүмрэн авав. Эси шүтээ 100 байж арайхийн мөсөн тавцангийн ан цавыг олов. Хамаг хүчээ шавхан мөсөн дээр авирав. Тэр нойтон хувцаа хамгийн хурдан тайлаад майхан руу мөлхөн орлоо. Биеийнх нь дулаан бараг бүрэн сарниж дууссан байв. Ис газар дээрээ хөлдөж өхөөгүй нь үнэхээр азны хэрэг байлаа. Тэр үед майхны гаднаас гинэт хачин архирах чимээ сонсогдов. Тэр сониучрхан толгоогоо цохиулгаж харав. Холгүйхэн мөсөн дээр цагаан баавгаан бамбарууш сууж байлаа. Иси өөртөө найдас зовлонд унсан тэр бяцхан амийг ширтв. Сэтгэлд нь үгээр хилэнгүй нэгэн гашуунгууныг гинэт ориглов. Тэр өөрийн мэдлгүй атах самар шүүрэн авав. Арктикийн баавгаа идэх эсхийгч бодлого хүчтэй шидчихв. Эсигийн хувьд тэр хөөрхий бяцхан амьтанд ямар нэг юм хийх ёстой мэд санагджээ. Гэтэл дараагийн мөчид бамбаруушийн ихэнд сэлэн хурч ирэв. Эси сандран майхандаа нуугдлаа. Хажуугаар нь авраг биетэн өнгөрхийг мэдрэв. Дараа нь жижигхэн савар майхныг аяархан тогшив. Яг л түүнд талархаж байгаа мэт. Нүүд ирэмхийн зуурнаар уулын цаагуур шингэв. Энэ далайн мандал дээр дахиад л ис ганцаараа үлдлээ. Тэр толгой өргөн тэнгэрийн хаяанд дүүжигнэх гоёмсог туйлын туяаг ширтв. Гарта дүүгийнхээ чандрын хайрцгийг дахин чанга тэврэв. Тэр хайрцагт нэгэн ид шид байгаа мэт. Эсэд амьд үлдэх зориг хүчийг үргэлж өгдөг байлаа. Шүн гүн болж бүх юм нам гүн болоход халаасанд нь байсан утас гинэт чичирч эхлэв. Эсэ чичирсэн гараар дуудлага авах товчийг дарлаа. Гуй та надад аврах баг дуудчихаач. Одоо тэр бүхэн огт чухал биш болсон. Гэтэл дахиад л нөгөө борлуулалтын ажилтан залгасан байв. Тэр үргэлжлүүлэн тусламж гуйх гэж байтал харин энэ бол өөрийнх нь амьдралдаа хийж буй хамгийн сүүлчийн дуудлага гэж хэлхийг сонслоо. Эси тэр даруй бүх биеэрээ тайвширч орхив. Тэр утасны цаана байгаа борлуулалтын ажилтан өөртөө найдас цөхрөсийн ангалд унсан байж магадгүй гинэт ухаарав. Эси дотроо буцалж байсан төгшүүрээ хүчлэн дарлаа. Тэгээд яг юу болсныг болгоомжтой асуув. Хари бүтлгүүтлэр дүүрэн амьдралаа аажмаар ярьж эхлэв. Тэр уг нь сагсан бөмбөгчин болохыг хүсдэг байжээ. Гэвч хангалттай өндөр төрөөгүй. Дараа нь эмч болохыг мөрөөдсөн. Харин өвчтөе ээжигээ асрахын тулд бас бага насны 3 дүүгээ тэжээхийн тулд сургуулаа орхижээ. Аав нь аль эрт нас барсан байв. Мөрөөдөл бүрийг нь бодит амьдрал хайр найргүй няцалжээ. Одоо тэр ердөөл хүн бүрийн татгалздаг утасны борлуулалтын ажилтан болж хоцорчээ. Эси түүнийг тайвшруулахыг хүсв. Гэвч юу гэж ам нээхээ мэдсэнгүй. Харгийн өнгө гинэт догдолж ширүүсв. Тэр хэний ч өрөвдөл надад хэрэггүй гэж шулуухан хэллээ. Тэр хүмүүсийн ёс төдий сайхан сэтгэлийг аль хэдийн нэгт харсан байв. Хари энэ дуудлагыг хийсэн нь зүгээр л өөрийг нь сонсох нэг хүн олох гэсэн хэрэг. Учир нь Эси энэ хэдэн өдөр түүний утсыг шууд таслаагүй цорын ганц хүн байсан юм. Хэдийгээр түүний ярьж байсан нь итгэмээргүй хачин арктикт амьд үлдэх тухай түүх байсан ч энэ мөчид илүү өмнөх шигээ яарсангүй. Тэр арктикт амьд үлдэх тэр түүх яг одоо өөрт нь тохиолдож байгаа зүйл гэж хэлв. Далайн энэ хөвгч мөс тасралтгүй хайлан жижигэрсээр байсан ч Эсигийн дуу хоолой эхнээсээ дуустал 50 тогтун хിവэр байлаа. Тэр борлуулалтын ажилтны нүлүүнд автан тэр өглөөс айх айцаа аажмаар тавьж явуулав. Учир нь нийгмийн ёроолд амьдралтайгаа шүд 100 тэмцэж буй зовлонт хүмүүстэй харьцуулахад Эси одоогийн өөрийн хүнд байдал тийм ч аимшигтай биш юм шиг санагджээ. Ядаж л олон улсад нэртэй уран гулгагчийн хувьд тэр өөрт нь тоо томшгүй магтаал хүртэж явсан. Мөн бусдын атаархам хангалуун амьдралыг амссан билээ. Тэр хоёрын яриа үе тасалтаж байв. Дохио нь үсний ширхэг шиг имзэг байлаа. Гэвч дахин холбогдох бүрдээ. Тэдний хинэн ч утсаа таслахыг хүссэнгүй. Хари яриа тасалдах завсарт цахимаар Эсигийн нэрийг хайв. Тэгээд нөгөө хүн худлаа хэлээгүй бололтойг цочин олж мэдлээ. Учир нь албан ёсны цахим хуудсанд аль хэдийн мэдээ гарсан байв. Улсын шигшээ тамирчин Эси Арктикийн мөсөн талд бэлтгэл хийж байхдаа шалтгаангүйгээр сурггүй алга болсон гэжээ. Хари албаных нь Эсигийн зургийг үзүүлэхдээ түүний гартаа нэг жижиг модон хайрцаг тэрсэн байгааг анзаарав. Хари сонирхон тэр юу болохыг лавлан асуулаа. Эси хідэн хором дуугүй болов. Дараа нь тэр хайрцаг бол дүүгийнх нь чандрын сав гэж түүнд хэллээ. Дүүн 7 настай байсан тэр жил сахилгагүй Эси түүнийг дагуулсан хөнгөө нэгэн тал нутагт иржээ. Дүүн айж гэртээ харъя гэж уйлган шалсан ч Ис харин дүүгээ ятгаж өөртөөгөө хамт тэр нугаар гүйлгэжээ. Тэнгэрт үе аян нүргэлж байлаа. Урагшаа гүйж явсан Эси гинэт эргэн харуул нэгэн цахилгаан яг дүү дээр нь буухыг харжээ. Хари үүнийг сонсоод удтал дуугүй болов. Тэгээд сэтгэлийн гүн рүү шууд хатгах нэг асуулт асуулаа.
Тэгэхээр чи энэ бүгдийг өөрийнхөө буруу гэж бодсоор ирсэн, тийм үү? Эси хариулсангүй. Гэвч түүний чимээгүй байдал өөрөө хамгийн тод хариулт байлаа. Одоо харгийн эсигийн сэтгэлийн зангисааг тайлах ээлж ирв. Нэг нь Арктикийн мөсөн дээр хөвөн үхлээ хүлээж, нөгөө нь ч бас харгас бодит байдалд шахагдан амьдралын мухарт тулжээ. Үхлийн ирмэгт ирсэн хоёр хүн хэдэн километрээр алслагдсанаа ч мэдэхгүй. Атлаа хамгийн их сайхан сэтгэлээрээ бие тайлбарлах гэж хичээж байв. Нэг мэдэхэд тэнгэр аль хэдийн цайжээ. Эси итгэж ядан байлаа. Тэр огт танихгүй нэгэн борлуулалтын ажилтнтай бүтэн шөнийн турш ярьчихсан байв. Гэтэл гинэт хөл доор хөөгч мөсөн нэгэнтэй дөрглөө. Эсигийн утас газар унав. Тэр яаран мөлхөж гарч юу басныг харав. Санаандгүй энэ хөөгч мөс бүр мөсөн хагарчихсан байлаа. Эси дүүгийнхээ чандрын хайрцгийг тэрвэрч аваад хамгийн том мөсөн хистэрхий дээр үсрэхээр шийдэв. Газардсан даруйд гизийг нь хурц мөс тусчихлээ. Эси яаран эмнэлгийн цүнхээ гаргав. Шархаа ариутгаад загсны дэгээгээр ойж нийлүүллээ. Энэ бүхнийг хийж дуусахад утас нь аль хэдийн хаашаа хөвөөд явсныг мэдэх аргагүй болжээ. Эси борлуулалтын ажилтан харий. Өөрийнх нь нөхцөл байдлыг мэдээлэх хэсгийг мэдэхгүй байлаа. Тэр үед тэр баргал суманд дууссан дайчин шиг нөөцгүй болсон байв. Амны цангаагаа үнэхээр тэсвэрлэж чадсангүй. Эси аяаны таглагаар далайн ус хутгаж аваад гэвч дараагийн мөчид бүгдийг нь буцаан бөөлжв. Аз болоход тэнгэр хүнийг бүр мөсөн мухартуулдаггүй аж. Нэгэн аимшигтай аянга нүргэсний дараа тэнгэрээс гинэт ширүүн бороо асгарлаа. Эси амаа ангаан борооны усыг шуналтайгаар залхилж байв. Гэвч энэ нь үхлийг өрдөө жаахан л хойшлуулж чадах төдий байлаа. Агаарын хим аажмаар дулаархын хэрээр түүний доор хөөгч мөс улам бүр жижигэрсээр байв. Эси энэ хөл тавих газраасаа татгалцахаас өөр аргагүй болов. Дүүгийнх нь чандрын хайрцагс түүний цорын ганц төшөг болжээ. Биеийн далайн усанд дүрэгдэхэд Эси өөрийнх нь биеийн дулаан маш хурдан алдагдаж байгааг тодхон мэдэрч байлаа. Толгойд нь дүүтэйгээ тоглож байсан дүр зураг тасралтгүй гясхийм. Өөрийгөө живж байгаагаа мэдсээр атлаа. Тэр өчүүхэн ч тэмцэх хөдөлгөөн хийсэнгүй. Далайн мандал дээгүүр аврах хар сүүдэр шунган өнгөрөх хүртэл Эсигийн зүрхэнд найдвар дахин асав. Тэр бүх хүчээрээ сэлэн усны мандал руу гарлаа. Үнэхээр нэгэн аврах нисдэг тэрэг харагдав. Агаарт эргэлт нь нисэж байлаа. Эси амьсгал тасрахын даваан дээр гайхамшиг мэт аврагджээ. Түүхийн төгсгөлд эдгэрч имлэгээс гарсан Эси дүүтэйгээ тоглож байсан тэр нугад ирэв. Тэр урдын алдаандаа дахин өөрийгөө зүгсэнгүй. Харин утсаа авч нэг дугаар руу залглаа. Би зүгээр л танаас асуух гэсэн юм. Та агааржуулагч зардаг хүн мөн үү? Эси юу? Ингээд та бүхэнд хүргэсэн туйлын амьд үлдэх тэмцэл киноны бүх үйл явдал энэ байлаа. Энэ киног гамшигын кино гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ ачи үнийг илүү гүн ухааны өнгө аястай урлагийн кино гэж бодож байна. Бодоод үзтээ нэг хүн мухарталд орж удахгүй өхөн гэдгийг мэдсээр байж. Гадаад ертөнцөөс аврал ирэх боломжоо хүртэл орхичход танихгүй хүнтэй бүтэн шөнө утсаар ярьж суuna гэдэг. Ийм үйл явдал магадгүй хизээч бодит амьдрал дээр тохиолдохгүй байх. За ингээд өнөөдрийн тайлбар энд хүрээд өндөрлөж байна. Өөр бодолтой найзууд байвал сэтгэгдлийн хэсэгт үлдээн хамтдаа ярилцаарай. Дараагийн дугаарт дахин уулзъя.